За та бүхэн бүргээ. За би өнөөдөр Монгол нутагт эртний хот суурийн дурсгал газрын талаар таавартай ярилцсан үстэй. Гэхдээ энэ дээр бол одоо яг нарийн нэвтрүүлгийн зүйл ярихаас илүүтэй ерөөсөө хот суурин гэж юу вэ? Тэгээд бидний одоо эзэн зорилго бүртгэл мэдээлэлтэй холбоотой хот сууриныг бүртгэл мэдээлэл тодорхойлт одоо эзэн тоолоод хамруулалтаар тодорхойлтыг хэрхэн яаж үйлдэх вэ гэдэг талаас нь бас таавартай санал үлдэхийг хүсэж байна. За ер нь монголчууд бол угааруулаараа нүүдлийн малаа чухал хэрэгсээр ирсэн ардан юм. За гэвч одоо зөвхөн нүүдлийн малаа чухал хэрэглэж бичээрийн сургамыг усны томлыг дарж өгч ирсэн үг юм. Зогсохгүй эдний амьдрал хот хот суурин амьдралын нөлөө гэдэг зүйл бол ямар нэг хэмжээгээр одоо нөлөөлсөөр ирсэн байсан гэдгийг бол өнөөдөр одоо жишээнүүд өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэртэй манай эртний өмнөх 3 дугаар зуунаас 20 дугаар зууны ихэнх үеийг хүртэлх одоо түүхэн үедэд холбогдох 200 гаруй одоо янз бүрийн хот суурины үйлдвэрлэлүүд илэрч олж байгаагаар бол тайлбарлаж болох юм. За ер нь тэгээд Монгол нутагт анхны хот суурины дурсгалууд бол хамгийн эртний холбогдох дурсгалууд бол гүннүг үед холбогддог. Өөрөөр гүннүү, за түрэг, уугар, кидан, эзэн хүрний үе, за 14-өөс улс төрийн бодлого үе 14-өөс 17 дугаар зуун, за манжийн гэршээлийн үе гэсэн ийм 7 хэсэгт бол Монголын одоо хот суурины дурсгалуудыг ерөнхийд нь зун цагийн үчиж хувааж авч үзэж болдог. За эдгээр бол хоорондоо бас тодорхой хэмжээний одоо бүтэц зохион байгуулалт, барилга байршлын архитектур бүтэц олон зүйлээрээ бол ялгаатай гэдэг бол их хэрэгтэй. За ер нь одоо суурин хот гэдэг маань өөрөө маш өргөн хүрээтэй ойлголт. Өөрөөр хэлбэл суурин гэдгээсээ цаашаа гургаад хотчил гэдэг зүйл үүсдэг. Өөрөөр хэлбэл суурин гэдэг маань тухайн одоо эртний хүмүүс нэг газараа уртудаан хугацаагаар амьдарч байсан уул мөрийг хадгалсан тэр газрыг суурин гэж хэлдэг. Явандаа энэхүү суурин газартаа тодорхой хэмжээний одоо барилга одоо бүтэлийн барилга орон сууц түнтэй холбоотой архитектурын байгууламжийг одоо байгуулад хан хэрэм тийм олон зүйлүүдийг байгуулад ирэхэд цаашдаа энэ маань хот гэсэн энэ цогц ойлголт руу очиж байгаа юм шиг. Тийм учраас Монголд байгаа өнөөдөр хот суурины дурсгал газруудыг бол ерөнхийдөө одоо дотор нь хоёр хувааж болж байгаа. Нэгдүгээр бэхлэгтэй суурин, хоёрдугаар бэхлэгтэй суурин гэж. За ер нь энэ бэхлэгтэй суурин гэдэг маань өөрөө чулуун зүсгийн маш өргөн хүрээтэй. Өөрөөр хэлбэл чулуун зүсгийн үеэс болоод хөрөл зүсгийн үеийг дуустал анхны одоо эртний төр усууд ус хүртэлх хугацаанд эртний хүмүүсийн тодорхой хэмжээнд суурин амьдарч байсан тийм ээ оронд сууц агуу гихмичлэн эдгээр одоо хүмүүний уул мөрийг хадгалсан эдгээр одоо босгоодыг ерөнхийд нь бол одоо бэхлэгтэй суурин гэж нэрлэдэг байгаа. За гэхдээ Монгол улсын нутагт бол энэ төрлийн босгоодыг бол харьцангуй багтар судалсан. Өөрөөр хэлбэл шинэ чулуун зүсгийн үеийн ганц нэг сууринуудыг судалсан Стоцвол одоо хөдөлгөөний үеийн бусад олон сууринуудыг бол бас хэдийгээр өргөн хэмжээнд судлаагүй байгаа. Харин бидний ярих хэвээр өнөөдөр бол нэлээд одоо тогтжих хэвээр бэхлэлтэй сууринуудын асуудлыг бол ерөнхийдөө энэ бол одоо бидний сайн мэдэх эртний балгас буюу бат бөх хэрэм далан бүхий суурин үйлдвэрлэлүүдийг бол багтааж ойлгодог. За ер нь эртний хүмүүсүүд эртээр үеэс одоо өөрсдийн гэр орон сууцныхаа гадуур тийм ээ одоо альва зүйлээс хамгаалах аратан амтан юм уу альва хүн бус зүйлээс хамгаалах зорилгоор одоо мод, чулуу, шавар, тоосох олон зүйлүүдээр одоо хан хэрэм хүрээ босож ирсэн энэ уламжлалт маань явсаар байгаа. Орчин үеийн одоо томоохон одоо хэрэм бэхлэх бүхий хот сууринуудыг бол бий болгосон юм шиг байна. За хэдийгээр монголчууд одоо нүүд сууж авдаг нүүдлийн малаачгүй хэлжсэн өнөөдөр хүртэл эхэлж байгаа гэж ярьдаг боловч бас одоо юу гэдэг төр улс байгуулсан цагаасаа хойш өнөө хүртэл тасралтгүй хот суурин байгуулах уламжлалт бол тасралтгүй явсаар байсан байна. За энэний нэг жишээ бол монголчуудын одоо орчин үеийн монгол хэлний өссөн сан гэсэн тийм ээ тосгон орд одоо юу гэдэг балгас гацаа хот дөрвөлжин гэх зэрэг одоо эртний гаралтай өгсүүд бол тийм өргөн хэлээр байдаг бол үүнийг баталж байгаамаа. За Монголын хэр талаар бол цөөнгүй байдаг энэ хэрэм бэхлэлтэй эртний суурин газруудыг бол эднээс монголчууд дөрвөлжин хэмээн нэрлэх нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл дөрвөлжин хэмээх суурин бол суурин газрын үйлдвэрлэлийн зохион байгуулалт бол тэгшинтэй дөрвөлжин шорон хэрэгтэй. Одоо нэг бол хүнээс дээш хааны барилга юм уу байгууламжийн оронтой хэрэм таалга байсныг илтгэх уул мөр бүхий тэр нь одоо өчсөн өмнөд гарсан сэтгэрхий байдлаар байдаг. Ийм төрлийн суурин бол нэлээд түгээмэл. За жишээлбэл хэд хэдэн зургийг та бүхэн бас харуулж үзэж байна. Одоо нүүдэлчдийн одоо монголчуудын нэгэл заншнаар дөрвөлжин нэгэл заншсан одоо энэ нэгдлийн босгодууд харагдаж байна. За энд бол тэр алс харагдаж байгаа.
гүннэг үеийн одоо илэрхийлжийн дөрвөлжин гэж болж байгаа гэж байна. За эдгээр одоо балгас сургуулиуд нь бол одоо дөрвөлжингүүд нь төчлөн шавар дэлтжсэн дөрвөлжин тэгшэлтэй дөрвөлжин хэвтэй за үүнийхээ дотор нэг болон түүнээс дээш тооны барилга байшин бүр үлдцүүдтэй юм байдаг. За энэ бас нэг жишээ. Энэ бол Китаны нэлээд босронгуй болж ирсэн хожийн Китаны юм барилга байшин ордог байна. За энэ бас нэг дөрвөлжин жишээ. За Монголд байсан эртний хот суурин балгасуудыг бол хөвчлэн одоо дотор нь бол хаад ноёдын орд өргөө, за цэргийн зорилттой суурин, за засаг захиргааны суурин, худалдаа харилцааны суурин, гар урлалын шашин соёлын төвөг гэх мэтээр дотор олон төрөлтэй байсан шүү байна. Ер нь тэгээд өргөн хэмжээний судалгааны үр дүнд бол энэ тухайн хотуудын үүрэг зориулалтууд бол тодорхой болж ирсэн байдаг. За эдгээр нь гэвч эдгээр бүх шинжүүдийг хаад ноёдын орд өргөө, цэргийн худалдаа харилцааны шашны бүх шинжүүдийг нь өөртөө агуулсан жишээлбэл бидний сайн мэдэх одоо хар балгас, хар хорон хотын төрөөдийг бас энд дурдж болно. За эртний хүмүүсийн амьдарч байсан хот суурны орчимд бол одоо тэдний одоо орон сууцны үлдэгдэл, хоол хүнс, хувцас хонор, баг чирэгсэл, сав суулгад гэх мэт эд бүлгийн зүйлс нь бол хаягдал болж хаягдаад, за хожим бол хөрс шорон дарагдан аяндаа он цагийн утгууд бол газрын хөрсөндөө дарагдаг. За энэхүү одоо эртний хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон эд бүлгийн зүйлс нь бол одоо 100 жилээр болгогдсон газрын хөрсөнд дарагдсанаар одоо дуцаар нэмэгдсээр өдгөө бидний үед бол хүрэлцэн гэж одоо хот суурин хэмээх туслуудыг бол хэлж байгаамаа. За нүүдэлчдийн байгуулсан хот суурины ерөнхий зохион байгуулалт нь бол дараах гашиг байгаа. За энэ бол зарим нэг зөвхөн хот суурины дургуудыг явуулж байна. За нэгдүгээр хот суурин бол зайлшгүй бол хэрэм далан. За хоёрдугаар шууд хэрэм далан буюу одоо гадуур нь босгосон өндөр шороогоор дэлж босгосон зүйл тийм ээ. За түүний гадуур угсан за шууд гэдэг зүйл байна. За гуравдугаар цонж буюу зарим тохиолдолд судлаач чих гэж нэрлэдэг. За хэмиг цонж. За дөрөвдүгээр барилга байгууламжийн бүлтгэл овгрууд. За хаал үднэсэг. За гудамж. За тариалангийн одоо сууг шуудууд. За дагуу жижиг хот суурингууд өөрөөр томхон хот суурины хажууд одоо жижигдэр суурингууд барилгууд багч байна. За тэгээ бусад гэсэн ийм хэсгүүд бол одоо нүүдэлчний хот суурины одоо дурсгалд бол зайлшгүй анзаарагдаад байгаа. За энэ дээр бол одоо бидний саяны дөнгөж сая хэлсэн зүйлүүд маань бүгд энэ хотын одоо энэ дээр харагдаж байна. Өөрөөр гадуур хэрэм, за түүний гадуур сууг, за гудамжууд тийм ээ. За тэр хэрэмд байгаа одоо чихмэл зүйл бол цонжоо. За тэгээд давуу байгууллагын хэмжлэн ийм зүйлтэй байна. За ер нь эртний хот суурины дурсгалыг бол таньж мэдхэд бол одоо эртний өнгө хөрсний гадрууд дээрх тодорхой зохион байгуулалт, за овгор товгрууд, за ургамлын өнгө зэрэг олон зүйлийн өөрчлөлтийг бол өөрчлөлтөөр нь таньж мэдэх болцоотой байдаг. Өөрөөр хэлбэл эртний хот суурины одоо дурсгалын үлдэж чадсан дурсгалуудыг өнгө хөрсний өнгө нь бол маш их өөрчлөгдсөн байдаг. Түүгээр нь эртний хот суурины дурсгалуудыг таньж болдог. За жишээлбэл одоо томоохон өндөр хэрэмтэй дэлгэж босгосон хот суурины хэрмүүд нь хэвчлэн халдсан, өөрөөр өв суурнууд баг ургаагүй халдсан байх чинь. Гэтэл түүний гадна талаар нь байгаа одоо суугууд хамгаалтын усны тэр суугууд нь бол одоо маш их өв ургасан хэрмээд авсан байх чинь. Гэх мэтлэн ийм бас хоорондоо ялгаатай за барилга байшингийн төрийн үлдэгдэлтэй өрөөл омгодон жилийн шороо ус ургамлаар бүрхэгдсэн байх боловч одоо энэ овгор товгор барилгын одоо зохион байгуулалтууд нь бол тодорхой хэмжээнд одоо ялгарч мэдэгдэж байдаг гэж хэлэх хэрэгтэй. За ер нь хот суурины дурсгалыг бол таньж мэдэх хамгийн гол одоо зүйл бол одоо хэрэм бүрийн хот суурины дурсгал болгонд нийтлэг байдаг. Тэр дөнгөж сая хэлсэн одоо гаднах энэ шорон өндөр далан бүрийн хэрэм, түүний гадуур хатсан шуудууг анзаарах хэрэгтэй байдаг. За эдгээр хөрөм шуудуур бол хот суурины дурсгал газрын хамгийн нийтлэг шинжилгүүд хот суурныг одоо таньж болох хамгийн одоо төвхөө таньж болох хамгийн гол зүйл байдаг. За мөн одоогчлон эртний хот суурнуудын ойр орчимд бол одоо томоохон гол мөрөн, за нуур, хиймэл нуур, усан татал, тариалангийн сувгууд ер нь байх нь бий. За ер нь эртнийгээс болоод хот суурины дурсгалууд бол одоо тэр байгалийн хүчин зүйлээр дагаад
хүн амьдрахад хамгийн таатай өөрөөр ус одоо юу гэдэг нь усанд ойрхон байдаг юм байна. За томхон цэргийн суурин байлаа гэхэд алсын бараа харуулцтай газар байдаг юм уу? Ийм газрын одоо юу бол маш сайн харж байгуулсан байдаг учраас одоо зүгээр шинээр ирж хайх юм уу тийм ээ? Хацууны дусгалуудыг хайж байгаа нөхцөл энэ нөхцөлийг нэлээд сайн анзаарч явал тухай. За энэ хацууны дусгал газар нь бол улс оршуулгын дусгалыг бодвол харьцангуй маш өргөн хэмжээгээр хэлбэлцэж байгаа шүү дээ. За энэ утгаараа бол нэлээд одоо судалгааны онцлогтой гэж байж болно. За тийм учраас бид бүхэн цаашдаа одоо удахгүй өгөхлийн үздэг тооллогын үеэр одоо хот суурны дусгалыг одоо тодорхойлтыг үйлдэхдээ дараах хэдийн зүйлийг бас анхааруул зүгээр юм гэсэн саналыг тавьж хэлэх хүсэж байна. За нэгдүгээр хот суурны тодорхойлтыг үйлдэхдээ бол одоо нэгдүгээр байршлыг тогтоох юм. За ихэвчлэн одоо нэг ганцхан шиг хэрэгсэр байлахад хүний дунд очиод ярьж болдог. Гэтэл хот суурь маань өөрөө маш өргөн хэмжээний талбай хамарсан. Жишээлбэл хар харан байдаг юм уу, хар бадас байдаг юм уу, чин толгой байдаг юм уу. Маш өргөн хэмжээний талбай хамарсан юм бол хаана одоо тэр байршлах координат авах вэ гэсэн. За ингэсэн тохиолдолд хамгийн найдвартай арга бол ер нь судлаачсан байдаг. Хот суурьгийн хамгийн гол зэг голд нь төв дунд нь бол хамгийн гол зэгийг авдаг. Эсвэл хамгийн өндөрлөх зэгт нь гол зэгийг авах. Энэ зарчмаар бол хон бол нэлээд зүг байдаг. За хэрмийн хэмжээг тодорхойлох. За хоёр дахь нь. Өөрөөр эртний хотын хан хэрмүүд нь бол одоо шавраар хийсэн, чулуугаар хийсэн, за мөн чулуу шаврыг хольж хийсэн гэсэн хэд хэдэн төрөл холимог байдаг. За тийм учраас ер нь эртний хэрмүүд маань ийм огцон өндөр одоо байсан боловч түүхэн он цагийн уртад бол одоо электрич, мас салхи, бороо, ус олон зүйлээр бол электрийн таржууд нэлээд өргөцөж сунсан байдаг. За тийм учраас хан хэрмүүдийн одоо урт өргөнийг бол тодорхойлохдоо нэлээд анхааралтай байна хэвээр. Өөрөөр хэрмийн өргөний хэмжигтэй бол гадуур сувгийн доторх хэрмээс за хэрм өөрөөр хэрмийн одоо суурийг хамгийн дөрөв. Өөрөөр суурийн өргөн хэдвэ гэдэг хамгийн дөрөв тодорхойлох хэвээр. За зарим тохиолдолд нь бол одоо хэрэм чинь нураагүй одоо дээд хэсэг нь одоо энэ дээр харж байна. За энэ дээр чинь нураагүй босоор байгаа тохиолдолд бол одоо суурийн хэмжээ нэг хэмжээ тусдаа за хэрмийн одоо үндсэн хэрмийн хэмжээг бол бас тусна шаардлага авах. За мөн хэрмийн уртыг тодорхойлохдоо бол хэрмийн нурж тарсан хамгийн гадна талын захын цэг буюу суураас нөгөө талын одоо захын цэг буюу суур хүртэл хэмжиж одоо хэрмийн үнэн хэмжээ гарах хэрэгтэй. За хэрмийн хэмжээ бол хэрэм хотуудын хэмжээ бол бас зарим тохиолдолд хоорондоо ялгаатай байдаг учраас хот хэрмийн одоо хэмжилт хийхдээ бол за зайлшгүй дөрвөн талыг тавьж хэмжих юм шаардлага бас болгож байгаа хаа. За дараагийн зүйл нь цонж гэдэг ойлголт байна. За цонж гэдэг нь маань одоо томоохон хот суурны дурсгалд одоо за зарим тохиолдолд чих гэж нэрлэдэг хот суурны дурсгалд томхон хэмжээний хот суурны дурсгал ажигладаг. Өөрөөр одоо нэг хэрэм шороо хэрэм хэсэг явж байгаа 20-30 м юм 50 м яваад нэг хадагшаа түрж гаргасан ижих маягтай зүйл байдаг. За энэ маань өөрөөр бид өнөөдөр болоод наашаа барьж хаад нэг 5 м яваад нэг баг нь идэхтэй адилхан. Өөрөөр хэрмийг бэхлэх нэг талаар нөгөө талаар одоо тэр нөгөө цэрэг суух гэдэг юм уу харуул хамгаалтын үргийг үүсдэг. За 3 дугаар бас хотыг оюусаг шинжтэй харагдуулдаг. Ийм одоо за энэ харагдж байна тийм үү? Оюусаг шинжтэй харагдуулдаг. Ийм цонжуудыг одоо нэлээд сайн тодорхойлтыг болгох. За өөрөөр хэлбэл цонжнуудын тоо, хэмжээ, өндөр хийц гэх мэт нь бол тухайн хотын одоо бүтц бүрддэхүүн тухайн үед нэг нь гүйцэтгэжсэн үр үзэл олон мэдээллийг бас өгөх боломжтой юм аа. За тэгээд хэрмийн өндрийг тодорхойлох гэсэн үү? За мэдээж хэрмийн өндрийг тодорхойлохдоо хот суурны судалгаанд одоо хэрмийн дөрвөн талд нь өндрийг өөрөөр хэлбэл янз бүрийн хэмжээтэй байх тохиолдол байдаг. Газрын хэмжээ одоо ландшафтаа шалтгаалan нөгөө талаас тэр байгалийн илэглээс шалтгаалаад хэрмийн өндрүүд янз бүр байх тохиолдол байдаг. За тэгээд дараагийн зүйл бол хэрмийн хаалгуудыг тодорхойлох бол нэлээд чухал байна. За ер нь Монголд байгаа хот суурны дурсгалууд бол 1-6 хүртэл за энэ дээр харагдаж байна тийм ээ. Ийм сэтгэхүй байдлаар одоо хаалгууд байх тохиолдол за гадагшаа төрж гарсан давхар хамгаалтын шинжтэй хаалгууд байдаг. За ер нь 1-6 хүртэл хаалгууд байдаг. Хаалга тус бүр нь хот хэрмийн хаалга тус бүр бол одоо өөрийн зохион байгуулалт зорилгоор бол хоорондоо ялгаатай байдаг. Тийм учраас тэр бол нэлээд одоо анхаарч анзаарч явах шаардлагатай байна. За жишээлбэл одоо энэ Чинтэлгоо Булган аймгийн Дашинчлан сумнуудад байдаг Чинтэлгоо болонсууд одоо 6 хаалгатай байх жишээ нь 6 хаалгатай. За энэ хаалга тус бүр нь одоо гадагшаа явж гарсан чихтэй буюу харуул хамгаалтын давхар үүргийг үүсгэдэг юм хаалгуудтай тус
тусал байжээ. За энд харагдаж байна. Ачаал толгой болгосон. За хэрмийн уртны 250 м. За өргөн нь 660 м. За гэхдээ энэ өнөөс гадна хэрмийн ойр орчинд бол маш олон тооны солиод тусал байдаг. За энэ хаалга гэдгээр энэ харагдаж байгаа. Бид нар бол чимтлэхөө болгосны одоо хэмжилтийг яаж хийсэн бэ гэдэг жишээ болгож авч үзсэн. Хэрмийн өндөр хэр балгасны хэмжээг бол хялбарсан өөрөөр хэлбэл суурай 260 үчиг 660 м хэмжээтэй хэрмтэй. За хэрмийн өндөр нь бол 3.5 м өөрөөр хэлбэл янз бүрийн түвшин өндөр нь хэрмийн ялгаатай. За хэрмийн өргөн суурайгаа 30 м. Яг ээдлийн одоо үндсэн хэсгээр бол 2 м орчим. За дотоод хэрмийн өндөр 0.5-аас 1 м. За өргөн нь 3-аас 4 м. За хойд хэрмэн нь 6 цончтой дөрвөлжсэн чихтэй тийм ээ. За өмнө талын хэрмэн нь 6 цонч 1 хаалгатай, баруун хэрмэн нь 10 цонч 2 хаалгатай, зүүн хэрмэн нь 10 цонч 2 хаалгатай. За ингээд плюс 4 болондоо 4 хавлын цончтой. Гэх мэт одоо хот хэрмийн анхны тодорхойлтыг үйлдэх нь бол одоо бас тухайн мэдээллийг илүүсээр хадгалж үлдэх юм болцоо бас бидэнд өгөх болов гэсэн. За тэгээд нийт 5 хаалга 3 бодомжтой гэдэг гарч байгаа. За дараагийн нэг зүйл бол шуудууг хэмжих гэж. За өөрөөр хэлбэл хэрмийн гадна талаар бол татсан. За нэг талаар одоо өөр газараас шороо зөөж ирэхгүйгээр хэрмээ барихад зориулж шороогоо тагтаршуулах шороогоо шууд эндээс авсан. Зориултад нөгөө талаар бол тухайн хэрэм рүү одоо үер уснаас хамгаалах. За зарим тохиолдолд одоо дайн байлдааны зорилготой өөрөөр хүн, мал, амьтан янз бүрийн одоо гадны хүүхнээс хамгаалахын зорилготой байгуулсан ийм зүйлийг бол шуудууг гэж нэрлэдэг байгаа. За энэ шуудууг бол хэрмээний гадна тал. За ойролцоогоор ер нь Монгол нутагт за жишээлбэл Кедан өвөрийн үеийн онцгойлолтын шуудууг бол хамгийн багаар бодоход 1.5-аас 2 м хүртэл гүнтэй, 2-аас 3 м-ийн өргөнтэй байдаг. Тийм учраас тэр өргөн гүнтэй шуудууг бол тухайн үедээ шуудуугаар тухайн үедээ бол одоо мал амьтан юм уу гадны бид бол халтах боломж болцоо баг байсан шүү байгаа. За дээрээс нь шуудуу маань бас давхар эдийн засгийн ачаал бүгд өөрөөр тийм үе ус нөгөө Монгол орн маань хуурайсны учраас орсон борооны усыг тэндээ цуглуулах зорилготой ингээд тойрож яваад хотынхаа нэг ирмэлт очоод тусгай нуу босгох ийм зорилготой хоцрол бас Монгол орнд бас байгаа. Тийм учраас шуудуу одоо хоцролны бас нэг тодорхой нэг хэсэг нь учраас энийг нэлээд сайн тодруулах хэрэгтэй. За дараагийн хэсэг нь энэ гудамжуудыг тодруулах гэж. За энэ дээр харагдж байгаа тийм чимтлэг болгосны энэ дээр хар хорин юм уу чим толгой хар болгосон томхон хэмжээний хот сургуулиуд бол байгаа. За гэхдээ жижигтэр сургуулиуд бол төдийлөн анзаардаг юм зүйлүүд байгаа. За энэ хүн томхон анзаарч байгаа одоо гудамжуудыг бол бас тодорхойлж яснаар бол тухайн хотын одоо мэдээллийг нэлээд хэлэмгүй байх боломжтой. За тэгээд дээрэс нь одоо хотын тууруудыг тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо за тэр болгоныг бол барилга болгоныг жижиг одоо энэ дээр чимтлэгүүд байгаа. Насар олон жижиг барилгуудыг бол тэр болгон тодорхойлох боломжгүй. Тэгж судлаач дээр ажиллах тийм ээ. Тэр учраас та бүхэн аль болохоор тэр дотор байгаа хамгийн том хэмжээтэй сүртэй бараатай юм уу хамгийн өндөр одоо барилгын төрөлийг бол бас тодорхой хэмжээний хэмжлэлийг хийгээд тэнд одоо бас тодорхой хотын төрөлийн хотын доторх барилгуудын төлөөлөл болгоод авч үзвэл бас зүгээр болов гэсэн санал байна. За тэгээд дараагийнх нь бол олдруудыг тодорхойлох гэж. За яг зүгээр тэр газар хэлж байгаа олдруудээс илүү энэ томхон хот суурин туслууд бол бас нэгэн анхаарах зүйл бол хоттой холбоотой чулуун мэлхий чулуугаар хийсэн мэлхий суур чулуу. За тэгээд гэрэл төшөө хүний үлдээ одоо хугархайнууд. За байшин барилгын суур чулуунууд. За тэгээд аслан хонь чулуу хонь гэх мэтлэн амьтдыг одоо дүрсийг сэлсэн эдгээр янзын дүрстэй за энэ гэрэл төшөө шилдэг юм тийм ээ. За тэгээд дүрстэй за энэ термийн чулууны ургаж гэх юм уу. Иймэрхүү одоо тусгууд хот хэрэм дотор нэлээд илүү тохиолддог. За энэ эдгээрийг бол зайлшгүй хот суурны нэгэн хэсэг гэж яагаад тодорхойлдог бол тусгаалan үйлдэх шаардлагатай болов гэсэн юм байна. За тэгээд өдөөч хэрэг энэ хот суурны судалгаан дээр бол зайлшгүй нэг тэмдэглэх хэрэгтэй юм бол хотын ойр орчмын одоо орчны судалгаа буюу за тэгээд өөрөлдвөл томоохон хот суурнуудын ойр орчимд нь юу байна гэх тийм ээ.
Ойр орчинд нь. Бас түүнийг даралдуулсан жижиг сургуулиуд байна уу? Тариа хэмжээний сургуулиуд байна уу? Тийм ээ. За тэгээд одоо юу гэдэг варштахт одоо өмс нуруу болсон 100-ны үлдэгдэлч байдаг юм уу? Янз бүрийн энэ одоо хотын амьдралтай холбоотой бас тусгал хотыг тухайн хот суурийн туслыг тойроод байдаг. За энэ бүхнийг бас тэгээд сайн одоо чиглэлийн тавьж юм тийм ээ. Тэгэхээр сайн анхаарч холбох хэрэгтэй байгаа гэж. За тэгээд орчны байдал за болоод за хамгийн сүүлд энэ хотын нэр усыг тодруулах өөрөөр ер нь монголчууд бол одоо тэгдэг шүү дээ. Хвчлэн одоо энэ хот усууд энэ хот сургуулийн үйлдвэрлэлүүдийг бол хэрэм, балгас, дөрвөлжин одоо хинтэр энэ бүх нэрлдэг тэгээд тэр газрын хэрэм одоо газрын нэрээр хэдхийн тэрэлжийн хэрэм, тэрэлжийн дөрвөлжин гэх юм уу. Иймэрхүү байдлаар нэрлдэг. Энийг бол болж өгвөл бас ер нь ард түмний дунд аман ярианд бол альва суурны тусгалуудын одоо нэр ус магадгүй зарим талаар анхны энэ нэр усных нь одоо улбаа бас аман домгоор нэлээд дамжигч явж байгаа юм учраас болж өгвөл бас сурвалж тийм уугуул нэржээс тухайн хот суурны хэрхэн нэрлэжсэн одоо хэрхэн нэрлэж байгаа урд нь нэрлэжсэн гэх талаар тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулж авбал нэлээд бас ач холбогдолтой болов уу гэж хэлж байна. За ингээд би энэ хүмүүсийн ажилласан хот суурны үйлдвэрлэлүүд бүрэн тодорхойлох юм бол тухайн Оросд улсын аж ахуй эдийн засгийн харилцааг тодорхойлох ач холбогдолтой үйлдвэрлэлийн бол бүхий эдийн засгийн зөвхөн хогойд агуулгын ажлын цар хүрээ технологи зэрэг өсвөр өргөн зүйлүүд за тэгээд цаашлах юм бол одоо жирийн иргэдийн одоо гэр орны тогшил хүмүүсийн өдөр тутмын амьдралын тухай шинэ мэдээлэл зэрэг олон мэдээллийг одоо энэ тусгаас авах боломжтой байна. За.